хэлбэртэй сайн аа сайн байна уу? Тус шинэргүй тууштай зүрхтэй хятадтай хүндэс сайтай башаан дэш хүлээж болно. Асуу. Багш нар өнөөдрийн хичээлийг 4 багаар хуваалцаар явуулсан байгаа. Ингээд та бүхэн маань тэнгэр бисэж үзье гэвэл агаарын ямар хэсгээр бисэх вэ? Юугаар аялах вэ гэж багийн ахлагчнаар сонгоод нэгдүгээр баг юу сонгосон байна вэ? Агаарын хоёрдугаар баг гуравдугаар баг дөрөвдүгээр баг шүхрийг сонгосон байна тийм үү? За тэгвэл эдгээр агаарын нисэх төхөөрөмжүүд маань бидний хичээлтэй хэрхэн холбогдох юм? Аль нь холбогдож байгаа бол эдгээрээс? Шүхэр. За өмнөх хичээлээр бид нар юу үзсэн? Дүрийг орчин гэрхэн нөлөөлөл үзсэн тийм үү? За ингээд бүгдээрээ өмнөх хичээлээ сэргээе. За Тэнгэрийн тэтгсэн хааны он тоолол гэж хэдэн оныг хэлэх юм бол? За гэж хэлэхөө. 1700-аас заамаар гэдэг. 1736-аас 1790. За зүйтэй. За дараа нь 10 дугаар он гэдэг нь хэдийн үе юм бол? За мөцөөч дээр өгсөн. 1745 оныг арах. За зүйтэй. За Эрдэнэ 100 хэдийн тоо хин юу гэх вэ? Багштай хин ярьж өгөө. За өөр мөцөөжөөс Эрдэнэ 100 хэдийг энэ маань манай Монгол улсын аль аймаг ямар суманд байдаг юм бол? За намын дээр. Эрдэнэ 100 хэд манай Өвөр хаан аймгийн хар хорин суманд байна. За ямар үйл ажиллагаа явуулъя? Ямар үйл ажиллагаа явуулъя? Хүмүүс нөгөө орж. За наран гэж хэлээрэй. Бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. За зүйтэй. За ингээд зарилгын мандсайд гэж хиндэг үгүй дээ. Зарилгын мандсайд гэж миний өмнөх хичээлдээ бас гэдэг. Энэ түүхийн нэр таны хэлсэн байгаа. За зарилгын мандсайд гэж хэлсэн. Зарилгын мандсайд гэдэг нь манжаас ирж буй зарилгаар явуулсан манжийг зарилгын мандсайд. За өөр хин хэлэх үү? За юу ч уншаарай. Монгол улсын 1911 он манжийн шүүхийн шийдвэр сайн татаж аваа. За манай Монгол улс тэгвэл манжийн зарлалт хэдэн жил гэсэн бэ? 200 жил гэсэн тийм ээ. За хэдэн онд манжийн зарлалт шүлэгдсэн юм? За сайн жил. 1911 онд төвчлөөний хөдөлгөөнөөр манжийн зарлалт. За өнөөдрийн хичээлээр бид нэр Онегийн түүхийн үндсийг агуулсан. За тэгвэл энэ Онегийн маань Сүхэрч Бүнэ зохиолыг бичих түүх гэсэн юм. За Европын монголч эрдэмтэн хааштай улаастай хамтар уужахдаа шүхрийг бүтээж ирсэн. Анх Германы эрдэмтэн Эля одоо энэ зохиосон тухай энэс өмнө сүмийг бэлгэхүү шүгүрчхүү зохиосон юм. За зөв энэ бол зохиолын юу байна вэ? Түүх дөглөөс. Тэгвэл анх Германы эрдэмтэн Отто Лентер гэдэг хүн зохиосон юм болов уу? Шүгүрч Бүнэ зохиосон юм болов уу? Яагаад гэвэл энийг Отто Лентер гэдэг Шүхэрч Бүнэгийн хийсэн шүхрийг илүү сайн болгож хэлсэн. Шүхэрч Бүнэ яагаад алж байгаа юм? Учир нь шүхэрч Бүнэ дүүн гэж шүхрээ иргүйд нь мэн цайны туршилаад тийм харамсалтайгаар амьдсан Хөнөөсөн учраас. За мөцөөж тэр үеийн нийгмийн байдал өөр байсан болохоор тэр
өөр байсан болохоор тэр шүгэрч бүнэгийн хийх нүс болдоогүй. Харин Отолд нь болохоор өөр цаг үед нийгэм сайн байсан. Тийм болохоор шүгрийг бүтээсэн. За зүйтэй гэсэн байна. За тэгвэл энэ юуны төв болж юм бэ? Шүгэрч үү. За тэгвэл энэ хөшөө хаана байдгийг бол өгдөө. За Мөр яастай өөр. За тэгвэл одоо бид нэр Хөвсгөл аймгийн Мөрөг хэсэг шүгэрийн Голбаатар Гэлэнхүү шүгэр. За энэ Гэлэнхүүгийн домгийн хин ангийнхандаа маш гоё урнаар уншиж. За нэмсэг уншаа. Сайн баян хан аймгийн Дадаа Чанхор вангийн хөшөөний ядуу ард хайнзангийн нэгэн хүн мэндэлжээ. Хар багасаа ойхон гол сэргэлэн цагаа шалмаг ажиллаж хичээнгүй тэрхүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар үйлдэл тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөл хөтлөгчээ. За цааш нь үргэлжлүүлээд Гэлэнхүү бас юм бүхнийг сонирхож хийж бүтээх хүсэлтэд хөтлөгцөөр байв. Нисэх онгоц хасан энэ түүнийг нисэх тухай бодоход хүргэсэн байна. Шөнөний жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр норов найз цэрэн нараас энэ өөргөн мэдсэнгүй. Тэр шувуу нисхийг ажиглаж харж зогсдог байв. Сүүлийн үед сармай илэг цавуу бүрдийг далавч зэрэг үйл хажуудах аваачин нууц зүйл хийх болжээ. Нэг өдөр тэр дүнтрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухас хийхэд хүйтэн сэрэн агаад аажуухан хөөрөх шиг болов. Гараа алсан хиймэл далавчаараа дэвсээ бөөгнөрч хурсан хонин дээр буужээ. Хайнзангийн Гэлэнхүү дүнтрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа төдхнөө төгжээ. За энэхүү зохиолыг зохиолч нь хийлээ. За Нэмээр зүгээрний зохиолч. За тэгвэл энэ зохиол байна. Шүгэрч мөнэ байна. Түүх мөн үү? Яг гэвэл шүгэрч байна. Анхны дэлхийн яг хамгийн анхны шүгрийг бүтээсэн. тэгээ бас энэ хүний түүхэн домогт бас хүн байна тийм ээ. Гэлэнхүүний домог байгаа. За бидний тэгвэл энэ Эренчунган Гэлгүү их ном чи Эренчунган хөшөө байна. Төв номоос ингээд юу гэж байдаг. За ингээд хичээл мөрдөхийг түлээ. Шаа. Хичээлээ. За юу гэсэн бэ? За зүйтэй дараа. За зүйтэй юу гэсэн бэ? Бүнэгийн дүрийг за одоо тэгвэл багууд байна дотоод захиан байгуулалтаа хийсэн байгаа бах тийм ээ. За цаг баримтлагч, элтгэгч, үнэлгээд хийгч, зохион байгуулагч гэдэг ингээ багууд байна. Зохион байгуулсан байгаа. За багш нь наадын чинь ажлын хуудас тавьсан байгаа. За үнэлгээний хуудас биш, үнэлгээний хуудасаа гэдэг багш нь танилцуулъя. Үнэлгээний хуудсыг ингээд багуудын ажлын дараа тухайн төгөлтийн дараа тэр хүүхдүүд маань хийж вэ гэдгээ тэр үнэлэгч нь үнэлнэ. Тэгээ энд багийнхаа нэрийг бичээд энд багийнхаа хүүхдүүдийн нэрийг бичин шиг үнэлдэг. Тэгээд үнэлгээгээ багштаас үлдэн нэгтгэлээр үнэлнэ. За ёо. За хүчтэй бол их зөвхөн багуудын хүмүүс байгаа. За ихтэй аваад ажлын хуудсууд аваад бүгдээ ихийг аваад үнэлдэг.
өнөөдөр хичээлийнхээ зорилготой танилцуулж үзье. Үлдэл үг яриа бусад төрүүдийн холбоо хамаарал орчилтой холбох биеийг үнэлж дүгнэн. Тэгэхээр хичээлийн зорилго. За Бусад төр гол дүрийг бодлуулах ямар үүрэг холбоо хамааралтай байдгийг тайлбарлах дүрийг зан дүрэг бодлого санаа үйлдэлээр үнэлж дүгнэн. Дүрийн талаар өөр төрсөн мэдрэмж зэрэглэлээр бичиг. За ингээд ажлын хуудас ажиллаж ихээр юм юм. За хүүхэд бүр ажлын хуудсан дээрээ ажиллана. Ажлынхаа хуудсан дээр нэрээ тавиараа минь нөхтэй. За тэгээд дараа нь санаагаа нэгтгэхэд энэ нэтгэлийн 1 2 дугаар баг 3 4 дугаар багууд маань нэтгэлийн энэ ширээн дээр ирж санаагаа нэгтгэж ихтгэнэ. За хэмжгүй юм байж багшаасаа. Слайд өгнө. Энэ ажлын хуудсан дээр заавал зааварчаад тэгээд газар хуудсан дээр. Энэ хүүд эцгөөс харамш шүү.
За 10 минутад хугацаа болж байна шүү. За нийтлэлийн хуудсан дээр одоо дагуулж ирээ байна. За санаа миний бодлоор энэ бүхэл дараа нийтлэлийн хуудсан бичиж байна. Шүгэр хийж шүгрээр хоёрдугаар шүгэр хийж шүгрээр Тэрийг дөрөв чадвар харагдсан. Эцсийн сонсоход үстэй. Сагсар сүүлтэй үстэй. Сагсар үстэй сүүлтэй чиг сүүлтэй. Үстэй сүүлтэй. Үстэй сүүлтэй. Тахыг үстэй. Сагсар баг. Үстэй. Хятад нохож байна. Үеийн хөлтөнд болохоор айж мэсэн. Айсан дээр байсан байх. Жоод л юм байна. Би хатангар морин зүрхийн эрт босдог нойр багтай. Би хатангар зохиол зэнцээ болж байна. Их төсвөл өнөөгийн биш чирэг мөлөөр тийм зам баггүй жоохон байна шүү дээ. Биш чирэг бүдүүн цаагийн үгэл хийж штеп. Дугуун чинь бүдүүн цаа нөлөөлсөн. Бүдүүн цаа бас нэг өөр юм. Махлаг том биш дээ. Махлаг том бий дээ. Их болооч байгаа. Их тунтаж орой босдог. Тийм их бодсон. Махлаг том биш. Том биш дээ. Өнөө хагас шиг гарч ирсэн. Наад дугуун чинь артер нэрж шорж өнөө Нэг юм зүг тэр залгаа тэр залах хоёр бүл одоо дугуйч хийдэг юм аа. Тэдний тас тэмдэг авсан шүү дээ. Тийм тас тэмдэг. Явж тас тэмдэг авсан. Энд чинь үгүй цааны нээж мэсэн за чи өстэй. Хоёр авсан. Тэмдэг авсан. Хоёрыг цуглаа.
Нэг лохоноос долоо дараа чи бэсприйг нь харуулсан. Ноос доор амьд шилний гадар шин. Хүн завхаараа ээжигээ сандаг. Хүн завж чадхаараа ээжигээ сандаг. Цааш үгүй. Залбирын гэхгүй шүү. Юу өсөж шүү дээ. Юу өсөж. Болчихно. Тослоо. Багийнхаа илтгэсэн. Багийн багийн тослоо илтгэсэн. Нэр хандаад байна. Аны багийнхаа тослоо нэр тослоо. Ташаа нэг үлдсэн биш нутаараа. Гурав дөрвийг арай дуусгах болтой. Хам зэрэг шиг байна. Банягийн дүрийн тодорхойлолттой бас өрнөж жижиг читэрхэл гэж шүү дээ. За нэг үсгээ. За өндөр гадуусаа. За нэг үсгээ. За хоёр ихчин очоод босны суугаа. За одоо агуудын тайлбар маш анхааралтай байна. Энэ дараагийн бүсрийн нөгөө ажиллах ажилтай холбоотой учраас маш анхааралтай сонсож байна. За нэг хоёр болоо хэлээ. Дөрүүд нь болохоор залбир нохой, биеийн нөхөд, маямсай, дуганч нар их хэсгүүд байсан. Тэгээд дүрийн шинжин нь болохоор ээжийн дүрийн шинжин эвлэг зөөлөнгөтэй, залбир нохойны нь болохоор дүрийн шинжин сагсгар үсвэлтэй. Тэгээд үеийн нөхдийн дүрийн шинжин айж имээсэн дээр харсан. Харин мань сайдын дүрийн шинжин бие хатангар морин зүрхий нойр багтай бие чирэг. Дуганч нар болон хийдийн ламын дүрийн шинжин бүдүүн цаохор. Их хэсэг нь болохоор махлаг том биетэй эрс дунтаж орой босдог. Тэгээд сурсан модын захир зурсан эзэрхэл царайтай өгнө. Харин Бонягийн дүрийг тодорхойлоход ээж нь болохоор хүн завхаараа ээжигээ сандаг. Харин залбир нохойноос доор амьдарч байсныг нь харуулсан. Үеийн нөхдөд Боняг гэмээл айж харж байсан тэд тусалж чадаагүй. Мань сайдын Бонягийн дүрийг тодорхойлоход их гисгүүд нөлөөж Боняг бит хүргэсэн. Дуганч
нарийн Буниад тас тэмж барьж авсан. Их гисгүй алдар нийлж шунаж Буниад үхэл төрсөн. За 1 2 дугаар баяхантай баярлалаа. Буниагийн зорилго нь болохоор зорилго нэг нь шүхэр хийж шүхрээр нисэх байсан. Хоёр дахь зорилго нь шүхэр хийж улам өндрөөс нисэх байсан. Гурав дахь нь шүхэр салхины хүчийг ашиглан баригдахгүй байх байсан. Буниагийн зорилготой хүрэх арга зам нь эхлээд өндөр хадан дээр үсрээд доор нь хонь бөөгнүүлээд өндөр хадан дээр үсэрсэн. Харин дараачийн давхар илүү сүмийн ороо дээрээс үсэрсэн. Дараа нь сүм дуган дээрээс үсэрсэн. Сонгосон арга зам зөв эсэх нь зөв учир нь тэрний туршилт салхинаас болж шинийг санаачлах арга замд хүрсэн. Хоёрд нь болохоор тэрээр далавчаа томлбол салхи оруулах нүүхийг гаргаж сайжруулах зорилгодоо тууштай байсан. Гуравт нь тэр залах 2 уяа хийж улам илүү нисэж болсон. Буниагийн ямар үлдэнд хүрсэн гэхээр тэр илүү сайн нисэж байсан болохоор илүү үхээс хүсэж мөрөөдж илүү их болсон гэсэн. Хоёрт нь тэр үргэлж шинийг санаачилж шүхрээ сайжруулж байсан. Эцэст нь тэр сүмийн дуганч нарт баригдаж 100 удаа торлогдуулж тэр торлогоо даахгүй харамсалтай ангас алдсан. Буниагийн дүрийг тодорхойлбол сониуч ажигч шинийг санаачлагч. Харин Буниа маань шүхэр хийх хүссэн хүсэл мөрөөл даатгсан. Гуравт нь амь насаа өргөдөн өөрийнхөө зорилготой үнэнч байснараа амь насаа алдсан. Зүйтэй. За 3 дугаар баяхантай баярлалаа. Баяртай багууд маань ажлыг авах маш амарчтай тодорхойлоо. За багш зарим нэгэн санааг бас хэлж өгөө. За тэр нөгөө тэр золбон халтар болохоор ядуу доод хүмүүс золбон халтаас доор хичлөөгөө амьдч байсан гэсэн. Энэ үед монголчууд маань хиний дадлаг байсан юм. Хиний дадлаг байсан тийм үү? Тийм учраас хичлөөгөө амьдч байсан гэдгийг золбон халтараа төлөөлсөн байх нь. За ээжээр нь бол тэр хүн ядарч зовсон үедээ ээжигээ банк өгүүлдэг, их хайр инэрлийг хүсдэг учраас ээжийн дүрийг бас ингэж оруулж ирсэн байх нэ. За дараагийн нөгөө 3 4-р багийн ажилласан юм дээр за 3 4-р багийнхан маань бол маш оновчтой зөв хариулсан. За тэндээ нөгөө нэг шүхэрч үнэгийн дүрийг тодруулах байсан. Энэ болохоор сониуч ажиглан тийм зарлаа тийм ээ. За зорилго хоёр болохоор багш нь бас тодруулж хэлэхэд нөгөө өөрийн хүсэл зорилготой үнэнч бай, зорилготой тууштай тэмцэгч байсан. Гуравт нь тэр тухайн цаг үеийн нийгмээсээ болж амь нас нь үр мэдээж тэр нийгмийн зорилгоос. Тэгвэл Буниагийн дүр маань эмгэнэлт дүр юм уу? Ямар дүр юм бэ? Эмгэнэлт тийм ээ. За ингээд ажлын хуудас айлуудыг нэгдвэл за ингээд хоёр баг маш ажилтаа боллоо. Бүгд баярлалаа. Яг ахын шатаар хийсэн ажлын хуудасны зөвлөл тайлбарыг ашиглаж хурдтай сэтгэм хичээрээ. За ингээд ажлын хуудасаа эргүүлээд гуравтыг. За 3 сэдв байгаа тийм үү? Тэрээс аль нэг нь сонгож өөрийн сэтгэлгээ бичнэ. За 3 сэдвээ уншаад өгөөрэй. Ямар 3 сэдв бэ? За хамаагаар уншаарай. Буниагийн хүсэл мөрөөдөл тухай үеийнхээ илүүлээгүй шалтгааны онцтой жишээ баримт ашиглаж үнэлж бичих. Буниагийн дүрийг өнөө цаг үед өөрийн зорилго хүсэл мөрөөдөлтэй харьцуулан дүрмэж бичих. Буниа өгүүлэхгүйгээр шийдэж болох байсан гэсэн 2 оос доошгүй өмчлөлттэй батлаж сонгоод бичээрэй. За тэгээд цагаан сонголтоо байгуулад тэгэхээр сонголтоо байгуулъя.
төрсөн сэтгэл энэ зохиолыг уншаад төрсөн сэтгэл гэж байна шүү. Харин та заавал миний бодлогоор болж үуч. Өөрөө санаа зовж. За хийсэн хүүхэд маань илгээж өгье. За нэгдүгээр багаас наран гэрэл юмсар оны дууссан. За баярлалаа. Миний бодлоор нь буня өнөөгийн цаг үед байсан бол шүхрээ амжилттай хийж зорилгодоо хүрэх байсан. Миний бодлоор бунягийн цаг үе нь өөрийнхөө хүснээр байж чадахгүй манжийн асуулт байсан учраас. Миний бодлоор би бунягийн орон байсан бол буня 100 удаа биш 20 удаа торлогдсон. За эсвэл баруун урдаа тоолох гэсэн янзыг авах байсан. Миний бодлоор буня өнөө цагт байсан бол шүхрээ амжилттай байсан. Тэгээд бас 100 удаа торлогдох байсан. За. Сайн болоо. Хэрвээ буня өнөө цагт байсан бол одоо бид ямар нэгэн улсын дарлалд байгаагүй учраас одоо улс орондоо хамтарч тэр шүхрээ улам сайжруулах байсан. За. Би хараа бунягийн хөшөлбөрөөс сонсон. Хэрвээ буня өнөө цагт байсан бол шүхрээ сайжруулах байсан. Манжийн зарал авсан учраас шүхрээ хийж чадаагүй. Тэгээ ямар байдалтай гар дууссан? Эмгэнэлтэй байдлаар буня шүхрээ хийж чадаагүй. За. Тэгвэл би өсвөр орноос нь бол буняг хээр хайсан ч гэсэн тэгж бүрмсэн хаяхгүй дараа нь эргэж аваад идгэх байсан. Хэрвээ тэгж идгээсэн бол буня өргөлдөг байнаас алдахгүй байсан. За. Би бунагийн хөсмөрөөс сонгосон. Буна өөрөө өндөр өндөр өсрөгтэй шүхрээ гэлтэй амжилттай байсан. За. Миний бодлоор хэрвээ шүхрээ буня өнөөгийн цаг үеийн байсан бол эрэх чөлөөтэй байж өөрийнхөө шүхрийг илүү сайжруулж тэдний алдраа мандуулах байсан байна. Би бунягийн хөдөлмөрөөр биелүүлээгүй шалтгаан нь мань сайдын монголчууд биднээс төрүүлж шүхэр хийгэн гэсэн нар тонон санаагаар өрөвдөлттэй эмгэнэлтэй байдлаар буня насаа эцэлсэн. Энэ нь түүний мөрөөдлөө биелүүлж чадаагүй их үндэсэн. За зөвхөн. За. Хэрвээ миний бодлоор буня маань өнөөгийн нийгэм байсан тэр үеийн нийгэм шиг тийм манжийн дарал байгаагүй өнөөгийн нийгэм шиг тийм чөлөөтэй байсан бол шүхрээ хийгээд бид бүхнийгээ баясгаж явах байсан байна. За энэ дэжмээс нэг асуулт. Их хэсгүй. Эд одоо яах чаргагүй тэр бунягийн амьд хүрэх байсан юм уу? Яагаад бунягийн амьд хүрэх болсон? Хэрвээ тэр манжууд тэр монголчуудыг өөр нэг санаа гаргаад тийм эрх мэдэл албан тушаал мөнгөнд дуртуулаад тэрүүгээр нь далимдуулаад албан тушаалаар тэр буняг
өнөөхөд хүргэсэн. За гэж бодож байна гэж үзэж байна. За зүйтэй. Хэрвээ би бунегийн оронд байсан бол сүүний орой дээрээс би сайн халан дээрээс үсэж байсан. Одоо цагтаа байсан бол шүхрийн амжилттай хийх байсан. За болов уу? Би бунегийн хөл мөрлөгийг сонгосон. Тэрөө би бунаа байсан бол өнөөгийн нийгэмд амьдарч байсан бол бунаа маань шүхрээ хийж Монголдоо бүгд хүслээ шүхрээ гаш амжилттайгаар хийж хатан дээрээс сүм хийдээс өсөрөхгүй хатан дээрээс өсрөх байсан. За зүй. За ингээд нэг багийн хүүхдүүдээ бүгдээ баярлалаа. Өнөөдөр бидний хичээлийн сэдэв маань юу вэ те? За энэ чиний зүйл бунегийн дүрээс суралцах зүйл юу байв? За мөн цооч дээ. Бунегийн дүрээс суралцах зүйл болохоор бунаа хэдий тэр хэцүү нийгэмд байсан ч ширээ санаачилж тэр шүрэг хийсэн. Харин бид болохоор өнөөгийн нийгмийн үед ийм сайхан нийгмийн үед энэ ширээ санаачилж байна. Зүйтэй. За. Хөл хаан зөвлөгөөгөө нь тууштай унаж байх хэрэгтэй гэдгийг сурч авсан. Зүйтэй. За намын дээр Хүн ер нь өнөөгийн амархан нийгэмд бунаа шиг тийм зорилгодоо тууштай үнэнч байж илүү их бүтээгээсэй гэж хүсэж байна. Зүйтэй. За энэ тухайг ажлын утсан дээр бичээрэй. Янзруу. Хэцүү нийгэм байсан гэдэг төрсөн мөрөөдлийн илүү тууштай зүтгэсэн. Харин бид ийм юм бэлэн ийм орчин нийгэмд амьдарч байгаа гэж бунаагаас илүү их сэтгэж Чадахгүй байна. Тэгвэл бунаа минь эцэг нь бүгдээ дүгнэж хэлье. Ямар дүр байх вэ? Сониуч. Ийм дүр байх юм. За зүйтэй. За одоо бүгдээ баг өндлөгийн хуудсыг нэгтгэл багштай хэлж ирээ. За нэгдүгээр багаас маш сайн ажилтсан хүмүүс хэд байна? Нэгдүгээр баг. За хоёр байна. Хангалттай. Чам хэлээрээ багштай дуугаар хэлээрээ багштай таашаа авч байгаа юм. Хоёрдугаар баг. Хэлээрээ. Мастай дээр 2 хангалттай дээр 1. За. За гурдугаар багаас. Мастай дээр 2 хангалттай дээр 1. За дөрөвдүгээр баг. Маш сайн дээр нэг, хангалттай дээр нь 2. За ингээд бүгд маш сайн өнөөдрийн хичээлийг ойлгосон гэж 7 хүүхэд хангалттай ойлгосон гэдгээд энд 6 хүүхэд байна. За ерөнхийдөө маш сайн ойлголоо. Энэ хичээлийн зорилгоо бид нар биелүүлж чадлаа гэсэн байна тийм ээ. За одоо бүгдээрээ шүхэрч бунаа өгүүлгийг гол санаа нь. За одоо өөр хүүхд оролцъё. Одоо зүйт орсон хүн оролцъё. За ихсэн байна. Харийн дараалт нэрвэгдэн дарлагдсан цаг үед Монголын хүн эрдэм номд хичээл суралцаж соёл шинжилгээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хичээл зүтгэж байсныг дүрсэлсээ хөлтөө. За анх хөлт. Эзэн зүүгийн хийдийн зүүгийн зам болж буй баярын үеэр зүүгийн их сүмэн дээрээс шүхрээр нэлсэн байна. Өнөө зэрлэгийн манд сайдын тушаал зүүгийн хийдийн мянгатан нар харгасаар тансан амь насыг нь өнөгт явлаа. Баярын гинрээ зүгсэн байна. За ингээ гэрийн даалгавар. За ажлын хуудас дээр чинь байгаа. Гэрийн даалгавраа тэмдэглэлт хийгээрэй өгөхөөр. За мөн ажлын хуудасаа засан сайжруулаад. За зорилгодоо хүрсэн та бүхэндээ баярлалаа.